Би чиний энэ дотор нэг үсний одоо зөрөгтэй шийдэлтэй байсан. Тэр уран бүтээл байж магадгүй хажуудлыг хусцсан байсан. Тийм. Тийм уран бүтээл. Айгуу том зориг гаргасан. Айгуу удаан ярилцаж айгуу олуулаа хуралдаж ингээд зөвлөлдсөний эцэст үсээ тэгэж нэг талын нусан жүжигчин Баярмаас айгуу урт үстэй яжгаад тэр хоёулаа нэг өдөр зэрэг манай хүн халимг олгоод би үснийхаа нэг талыг хусаад нэг уран бүтээлд орсон. Тэр нь болохоор Шкет гэдэг инээдмийн уран сайхны кино. Ингээд чиний өснүүдийг хараад харч маш зоригтойгоор. Тэгээд дээрэс нь янзаар олон төрлөөр янзалсан байгаа байхгүй юу? Магадгүй эсвэл энэ чиний ажил одоо мэрэгжил те жүжигчнийтэй ажилтай холбоотой юу? Аль эсвэл чиний гоо сайхны салонтой эсвэл чи өөрөө хувь хүнд бас нэг юм байдаг шүү дээ мэдрэмж гэдэг ч юм уу. Энэ ер нь бол ихэнхдээ уран бүтээлээс шалтгаалж үснийхаа урт бовин одоо ингээл буржгаар тийм болно. Би чинь ер нь бол мэддэг хүмүүс нь би чинь ингээм амьдралдаа нүрээ боддгоо. Боогоол явж байдаг. Тэгээд яхаа нэг ажил мэрэгжил. Тэгээд дээрээс нь мэдээж хүмүүс намайг одоо жишээ нь салон байгаа учраас одоо хүмүүс харахад ч гэсэн мэдээж бас хүний нүдэнд айтаахан өөрчлөн бас түүнх гэдэг. Тийм учраас аль болох ер нь бол айтаахан хин нэг нь одоо үлгэр жишээ байхыг харагдахыг хичээдэг. Манай найз охин ер нь бол миний одоо жишээ нь хувцас сонголт Монголтон дээр айгүйх тусалдаг. Гэхдээ тэгээд хүний бас нөгөө нэг торгон мэдрэмж, нарийн мэдрэмж гэж хүн байна шүү дээ. Одоо жишээ нь 5 хувцаснаас алийг би сонгож өмсвөл надад мэдээж өглөө болгон гэртээ үеж чи найз охин ч гэрт ч орж ирдэг үү? Тийм мэдээж тийм учраас бас тодорхой хэмжээгээр бас өөрийн гэсэн дотоод юм байгаа л үү. Би гэхдээ бас арга хэмжээнүүд дээр бас хувц хийлгүүлж өмсөх амар дуртай. Хийлгүүлдэг үү те? Ер нь бол ихэнх арга хэмжээнд дэр хийлгүүлж ийн эсвэл худалдаж авч ийн үү? Ер нь бол хийлгүүлэн худалдаж аавна гэлтэгэл янз бүр одоо жишээ нь нэг нэлээд цаг хугацаа өмнөөс төлөвлөгдсөн байх юм бол хийлгүүлдэг. Жишээ нь тулцсан байх юм бол мэдээж тэгээд энэ одоо хаашаа явж байгаа арга хэмжээ? Энэ сая өнгөрсөн шинэ жилээр хийлгүүлсэн Анжелина Жолигийн дрессийг дуурайлгаж хийлгүүлсэн. Тэгээд яг би энийг хизээ хинт ч би нууж хэлээгүй. Нуугаагүй тэгсэн чинь намайг сайтуудаар Анжелина Жолигийн зурагтай ингээ харьцуулж тавьсан. Залаа дуурайлгаж хийлээ мэлээ хийлгүүлж өмслөө мөслөө. Чи дуурайж сайхан дуураасан дээр үсттэй. Ингээд би жишээ авна штэ мэдээж тийм сайхан юмхтэй тийм гоё дресс өмссөн байхад би ч гэсэн иймэрхүү загвартай өөрийнхөө бид таарсан гоё дресс өмсмөр. Би л тэгж боддог зарим. Яг иймэрхүү юм хийлгэн өмсчүүл зүгээр юм байх шүү. Одоо ганц хоёр чимхлүүр ажлын өөрчлөлт ч юм уу тий. Хүнээс бас ингээ дуурайж юм уу эсвэл санаа авах юм байлгүй яах вэ? Энэ юуны арга хэмжээ? Жүжигчин Золбат Тахбат хоёр аав охин хоёр болж нэг кинон дээр нэг кино. Одоо энэний дээл, лувцас, малгай, толгой, эмэг зүйлтийг одоо цаанаас уу? Аксеор, малгай зүйлтэн бүгдээрээ минийх. Дээл нь одоо киноных цаанаас би надад тавьж өгсөн дээлийн санаа. Энэ юуны зураг авалт? Энэ нөгөө нэг Sergio брэнд гэдэг эрэгтэй Беловцны брэнд нөгөө нэг Кот мотны брэнд юм шүү. Брэнд тэрний нөгөө нэг рекламны зураг авалт болсон. Чи бол энэ хоёрыг үлдээ. Хэм хөөдөн татал аваа. Харин тийм би нөгөө нэг амраах намайг шаалдаг байхгүй юу? Нөгөө нэг энгийн амьдрал дээрээ би чинь нөгөө нэг ингээл зүгээр чинь цамцтай ингээл нэг намайг насаас нэг юм ингээл нэг дэгдэхээ шиг нэг жоохон хөвчөг юм явж исэн. Тэгээл зураг мураг авах гал нөөрэ бодоод ирэхээрэл ингээл ирдээ ургаал ирдээ ингээл хүүхэнлэг болоод ирдээ ингээл тэгдээ нөө. Тэр чинь л чухал те. Тийм намайг айгүй хувирдаг гэдэг. Манай нэг найз охин хүртэл намайг нөөрэ бодоод юу ячаар тандгүй зурган дээрээс би зураг үзэж энэ хин юу харсан охин бэ? Би л агаас тэгмүүд ингэж харсан. Өө нэрээ тийм байж тээ. Тэр чинь бас зураг авахын хамгийн давуу тал байна. Хувирдгүй юм бас. Би бол хувирдгүй ингээл байгаад байдаг. Нэг тийм л хүн ингэсэл лугаал дуусчаана. Хувирч мөврөөч бодолт авдгүй. Гүй хаа. Би одоо ерөөсөө одоо нэрээ тэгж чамаар гоё бодуулж үзнэ. Бодуулаад ч би энэ нүдтэй юм шиг байгаа нөхөр. Гүш дээр таа ч бүр яг л янзах штэ. Хөөхөнж болж молдгүй тэгээд нэг юм л байдаг юм штэ. Бодолтоос их чухал те. Чи та энэ дээрээс үлзийхүү жүжигчин үлзийхүүчийн зургийг нүдийг чи бодсон байсан те. Тийм, үлзийхүүчийн нэг зураг авалтынхаа нүрийг би бодож өгсөн. Би үлзийхүүчийн нүр бодолтын зургийг үзэнэ. Тийм. За нүур буутахад юуг одоо илүү чи яаж нэг хаан сураг. Би ерөөсөө хаан сураагүй зүгээр би нэг хэсэг амар бүр хоббит болсон байсан. Оюутан байхдаа ингээл нүур будах хоббитай. Тэгэл хүн болгоны нүрийг барьж авч будаал өөрийнхөө нүрийг айгүйх будаж моддаг. Тэгээд одоо болохоор сүүл ажилдаа дарагдаад ч юм уу. Тэгээд
мундаг мейкапчд байгаа учраас би заавал тэр хүмүүстэй зэрэгцээд мэрэгжлийн хүмүүстэй би орон зайг нь бас орхил доо. Ямар ч шаардлагагүй учраас би сүүлийн үед ерөөсөө мейкап хийхгүй байгаа. Тэгээд өөрийнхөө ч нүрийг өөрөө олигтой бодож чадхаа хэлсэн байлээ. Айгу муухай залхуу болсон байлээ. Тэгээд бодохгүй утгаараас тэгдэв. Тийм бодохгүй утгаар тэгдэм байлээ. Бас тэгээд би ч нэг юм юмд явах болохоор л боддог болохоор өнөө өглөө ямар сайндаа гарах гэсэн чинь нэг мейкап ч нугаа залгаж бодуулахснаа за залхав гээл өөрөө нэг нүүрэн дээрээ нүүр хальт зурмаар айдаал гарч ирлээ ш. Тийм чиний ороод нүүр бодолтыг одоо юу гэдэг ялангуяа би нөгөө фэйсбүүкийг чинь найз учраас бодохгүй байхдаа чи өсөг хүүхчийг бүр илүү хөөрхөн харагдаад идэг ш. Тийм бодохгүй болохоор ууг нь бол цэвэрхэн амар идэм дөө. Залхуугүй тий. Одоо энэ бол бодоггүй зураг. Тий. Хөмсгөл бодсон байна. Хөмсгөө бодсон байна уу? Тий хөмсгөө бодсон байна. Гоё ер нь бол байхсан эмэгтэй хүн бас нөгөө чамд өөрийн чи юмнууд надад их тод санагдаадсэн байхгүй юу? Нэг юм руудалах шаардлагагүй. Надад энэ нэг өдөр тутмын хувц өмссөн зургнуудыг би чинь юунд зориулж авахулсан би болохоо бодглоо. Энэ үү? Тий, одоо шилбэл энэ бол зүгээр л өдөр тутмын. Зүгээр л өдөр явж байгаа л тэгэл найз охинороо зургийг даруулсан. Ер нь бол ингийн амьдрал дээр би нэг юмрх ингээл би дэвтэйхэн тэгэл явж идэв шүү дээ. Чөлөөт хувц. Энэ одоо шилбэл юу? Энэ би сая 5 сард Франц явсан. Францад өдөр ингээл би одоо модель хүүхэн зураг авахулж ийн гэж бодсон. Зүгээр явж байгаа зураг юм. Зүгээр л тийм. Энэ айгу гоё хослуулаад айгу торгон мэдрэмжтэй авахулж байгаа. Би бол чамаа айгу сайн стил гоё чи харин одоо дараа те дахиад өөр юм оролдох юм бол бас жижигхэн фэшн шоп маа юм уу эсвэл стилист маягийн дэлгүүр мэлгүүрийг бутик оруулж ирвэл нэг асуудалгүй хүмүүсээ би бүр бутик бүр Монгол брэнд хийх гэж байгаа. Оо вау. Тэгвэл би яг эмэгтэйчүүдэд зориулсан. Энэ юуны зураг вэ? Энэ сүүлд гарсан 20 сюрприз киноны клипнийхэн зураг авалт. Дуучин Нагийн клипний чи бас тоглосон тийм тоглосон. Одоо тэгээд энэ юу гэдэг энэ яг энэ хувцлтыг чи өөрөө бодож олсон уу? Бас нөгөө стилист найз гараад ирсэн үү? Эсвэл кино ингэсэн үү? Оо тэгэл одоо Sky Research-тэй зурагтай шүү. Ер нь ямар хөө зураг авах юм гээл би уур амьсгалыг асууж байгаангууд нэг тиймэрхүү машин байгаа. Ер нь нэг уур амьсгал нэг юм хоёрных гой баймаар юм гээл тэнгүүт нь. Окей би тэгвэл нэг машин дээр ингээл нэг юм шил зүгчээл алчуур зүгэл хийсэд идэх хөөхөн байдэн штэ. Би нэг тиймэрхүү харагдъя гээл тэгсэн чинь. Окей тгийгээл тэгэл наагаараа залгал наагийн чинь нэг юм тэдэн оны чиндээ нэг 60 70 оны ч юм уу 30 30-аад нэг тийм иймэрхүү гангай стилсэн штэ. Яагаад вэ гээл хүн нөгөө нэг ярилцаал ойлголцчихдээ штэ. Тэгэл бит хоёр тэгж нэг зурганд орсон. Тэгж өөрөө хувцас сонгосон тий. Одоо энэ бол чиний сонголт гэсэн үг тий. Одоо энд нэг киноны нээлтийн зураг харагдаад байна л да. Энэ киноны нээлт биш. Францад явж байгаа энэ сайн нэг Тимати гэдэг нөгөө орсын рэпер штэ. Энэ тийм тэрний нөгөө нэг арга хэмжээндээр өмссөн. Францад явж байгаа. Энэ яаж сонгосон палаж вэ? Энэ Dolce Gabbana юм палаж. Харин би нөгөө тэр төрхийг харчаад асуугаад байна л да. Тэр палаж мөн үү? Монголчууд сүүлийн үед нөгөө монголчууд ч биш дэлхийн одоо энэ тэнд чинь зарим юм Gabbana эдрийн палажийг дураагаа хийдэг болсон. Тэгээ би чамаа нөгөө хийлэгдэг гэхээр чи хийлэгдсэн болов уу гэж бодоод байгаа. Ажилтаж авсан. Энэ одоо юу гэдэг энэ одоо жишээлбэл нэлээд брэнд болж байгаа. Хэв маяг хээ юм шиг байгаа юм. Тий, нэг хэсэг өнгөрсөн жил айгүйх брэнд болоод ирсэн. Тий. Гэхдээ энэ бас их эмзэг сонголт. Чамдыг санагддаг уу? Хээтэй айгүй хээтэй хувцал бас нөгөө Аз хүмүүст тийм их санаалддаг гэсэн. Тийм үү? Тийм. Тэгээ санируд тэгж хэлсэн шүү. За. Аз хүмүүст ямар хувцал илүү би энэ дээрээсэнд амар дуртай шүү дээ. Амар гоё бие дэвтэйхэн. Нэгдүгээр тэгээд амар нэх гоё юм талааж хүмүүс гоё. Тэгээд хөл мүл амар гоё бүр амар уртгалтай харагдаж марагдал. Нэх гоё материал нь амар. Цаанаар Dolce Gabbana байна уу? Цаанаас амар гоё биеийн талаажинд амар дуртай. Материал нь юу вэ? Зөөлхөн байна уу? Нэг сэлк юм шиг торгон материал байна уу? Тийм. Торгон шээ нэг юм намирдаг нэг юм материал байдаг тийм. За ямар ч гэсэн өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань залуу уран бүтээлч. За тэгээд гоо сайхны салуунд тодорхой хэмжээгээр өрсөлдөхүйц хэмжээнд ажиллаж байгаа. За мөн бидний одоо маш сайн мэддэг олон ангид киноны гол дүрийг бүтээгсэн Золоо гэдэг жүжигчин бүсгүй маань оролцлоо. 20-р зарг нэвтрүүлэгтээ хамт байсанд баярлалаа. Тэгээд цаашдын уран бүтээлч өндөр их амжилт хүсье. Ямар юутач намрын хамгийн анхны одоо бидний ажлын ангараг эхэлж ийм сайхан цоглог ажил хөдөлмөрч хичээнгүй бүсгүйтэй уулзсандаа би маш их баяртай байна. Баярлалаа гэж хэлье чамд. За баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За ингээ баярлалаа үзэгчдээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.